Хэрэв би танаас нярмийн үйлчлэл гэж юу вэ гэж асуувал та юу гэж хариулах вэ? Мэлрис нэгэн удаа нярмийн үйлчлэл бол өөр хэн нэгэнд хамаарч буй зүйлийг захиран зарцуулах гэж тодорхойлсон байдаг. Библийн хэлснээр бүх зүйл бурханд хамаардаг. Газар хийгээд түүнийг дүүргэдэг бүхэн, дэлхий хийгээд түүнд оршигч бүгд эзнийх юм. Бидний дуртай эсвэл гарт маань байгаа бүхэн бурхан буюу бүхний жинхэнэ эзнийх. Байгаль, бидний ажил төрөл, хүүхдүүд, хань ижил, машин, байр гэд бүх зүйл бурхан бүхнийг захирдаг ба түүний зорилгын төлөө дэлхий дээр хийх зүйлсийг захиран зарцуулах хэмээн бидний мэдл өгсөн байдаг. Бурханы зорилго гэж юу вэ? Бидэнд ойр бас хол байгаа хүмүүсийн аврал шүү дээ. Ихэнх итгэгчид Бурханы нэрийн үйлчлэлийн 4 үсгийг сайн таньдаг. Зохиолч Жулиан үүнийг 7 болгосон. Хожим нь Аризонагийн Наважо болон Апахегийн хүмүүс түүнийг 8 дахыг нь олж харахад тусалсан юм. Тэрээр үүнийгээ одоо талархууштай амьдралын 8 үсэг гэж дууддаг. Тайм буюу цаг. Бурханд болон түүний ажил үйлсэд өдрийнхөө хамгийн сайхан эсхийг зориулах. Талант буюу авьяас чадвар. Бурханы өгсөн чадварыг түүний төлөө ашиглах. Тресүр буюу өв хөрөнгө. Хөрөнгө мөнгө болон 11-ийн хандивт итгэмжтэй байх. Тестаменти буюу гэрчлэл. Бурхан амьдралд тань юу хийсэн болон юу хийж байгааг итгэмжтэйгээр хуваалцах. Темпл буюу сүм. Бурханы үйлчлэл зориулан бие болон оюун санаандаа анхаарал тавих. Территори буюу газар нутаг. Даалгасан газар нутаг болон байгальд итгэмжтэй хандах. True буюу үнэн. Бурханы үгийг судалж хамгаалж бусдад түгээх. Tribe буюу овг аймаг, гэр бүл болон сүмийн гэр бүл, дэлхийн ахан дүүстэй санаа тавих. Эдгээр үгс нь Бурханы алдрын төлөө ашиглагдах ямар олон зүйлс бидэнд өгдсөн болохыг харуулж байна. Паул үүнийг маш урнаар хэлсэн байдаг. Тиймээс та нар эзэн ч, уусан ч, юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий. Бид түүнд түүний тогтоосончлон хуваар түүний алдрын төлөө 11-ээс гадна хандив өргөхөөр дуудагдсан. Өөрсдийгөө адагт Бурханыг нэгдүгээрт тавьцгаая.